Манчир бурхны шүтээнд хайрхандаа мандан бадарсан ууган эмэлэгтэй маннал бурхны сүжиг чавнартаа машдэлтэй ирүүлэн замнагатай This
Тэртээ 1925 онд 4 оронтойтой байгуулагдаж байсан эрүүл мэндийн салбар маань өдгөө төр хувьчлалын 134 эрүүл мэндийн байгууллагатай нийт 1347 эмч ажилтнтай болж эрүүл мэндийн салбарын гэсэн их айл болсон байна. Манай хамт олонны дундаас Хөдөлмөрийн Баатар 2, Ардын эмч 2, Төрийн сойрхолт 2, за гавьяат эмч ажилтан 30 хүн төрсөн байна. Үүний зэрэгцээгээр эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд оюун ухаанаа зориулсан эрдэмтэн доктор 158 төрөн гарсан байгааг тодорхой хэлэхэд таатай байна. Нэгэн зууны түүхийг хамтдаа бүтээлсэн эрүүл мэндийн салбарынхаа үе үеийн ахмадууд, алтан үеийн алдар гавьяатнууд, одоо ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжтэн ажилчид, түүний гэр бүл, хань нийжил, үр хүүхэд, аав ээж, ахын дүүс, эрхэм хүндэт та бүхэндээ Төв аймагт эрүүл мэндийн салбар үүсэж өгсөний түүх 100 жилийн халуун баярыг өргөн дэвшүүлье.